Зя. Энэ өөртөө ч хэрэгтэй юм шүү. Юу яа өнцөө лөө. Жогон том байсан бол ялаа алахгүй. Бусдаач нэг хэрэггүй болсон юм дөө энэ өнцөө. Монгол улсын үндсэн хууль. Монгол ардын намын дарга нарын хүний өөрийн өрсөлдөгчдөө намнахтаал хэрэгэлдэг зэвсэг. Бусад үед бол огт тоодоггүй хэрэггүй хоосон бичиг. Улаанбаал тавчтай нэвтрүүлгийн 129 дэх дугаар эхэлж байна. Ишиг эврээ урахаар хийгээ мөргөн. Ач тус мэдэхгүй, өнөө маргаашаа боддоггүй, амин хуваа хичээсэн үйлдэлийг монголчууд ингэж зүйрлэн хэлдэг. Шинэ үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг арчилсан нийгмийг цогцлооё гэж эрс шийдэж баталсан хүмүүс нь баярлаж багтаж явсан тэртээ он жилүүдийн үест ишиг шиг эрхтэй эрхэлж явсан хүүхдүүд өдгөө Монгол төрийг жолоодож байгаа. Үндсэн хууль гэдэг хуулийн дор цэгцэрсэн орон бүрийн хувьд оршин тогтнох үндэс суурь ганхшгүй бат зарчим амьдралынх нь амин дүрм байдаг. Тиймээс төрийн эрх баригчид үндсэн хуулиа үнгүүдүүлэх үйлдэл хийж эхэлвэл энэ бүхний алдаж байна, эх орныхоо амин тулгуурыг өшөглөж халдаж байна гэж л ойлгох хэрэгтэй. Төр барьж байгаа хүмүүст төрөө засах эрх бий. Тиймээс үндсэн хуульдаа алдаа байвал ард олноороо хилцүүлж угаад засч залруулах үүрэгтэй. Харин зассан, баталсан аль нь ч бай гагцхүү үндсэн хуулиа хэлбэрлэхгүй бүгд мөрдөх ёстой. Энэ улсын иргэн хинч Монгол улсын үндсэн хуулийн дор тэгшэрх ижил үүрэгтэй. Гэтэл ишиг байхад нь тогтоон дархалсан үнэт зарчим руу эврэн дөнгөж зохиосон ишигнүүд хэдэнтэй мөргөж баараггүй ганхуулаад авлаа. 3 жилийн өмнө үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө зөрчиж, үндсэн хуулийнхаа суур зарчмыг үгүйсгэн байж дахин нэмж өөрчилсөн 1 сарын өмнөх үйлдэлийг энд төр орхив. Монгол улсын үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа. Долоон хоногийн товч тойм нэвтрүүлэг болохоор зөвхөн энэ 7 хоногт эрх баригчид үндсэн хуулийг хэрхэн юун тэргэлсэн ердөө үл тоосон 2-2 жишээг татаж ярив. Эхнийх нь хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Саран гэрэл. Тэгээ ямар ч үсэн эхний ээлжинд бол ингээд манай одоо яамныхны хэлдэг улны буюу ядуурлын түвшингөөс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах энэ хөтөлбөрийг бол бид хэрэгжүүлнэ. Ядуу өрхүүдийг яамныхан юу гэж хэлдгийг дамжуулж хэлэхдээ өөрөө юу гэж боддгоо ингэж илэрхийлсэн. Үүн дээр нь манай цахим үндэстэн цөм бухимдаж эсэргүүцлээ илэрхийллээ. Ингэхдээ түүний төсвийн мөнгөөр 1500 өсчин бэлтгэж ядуурлаас гаргах мэрэгэн санааг нь биш, эрхчлөөгөө эдлээд өөрсдийнхөө сонголтоор бусдын дүгнэдгээр ядруухан амьдарч байгаа иргэдээ юуны ч юм ултай зүрсэнд нь бухимдав. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараагаар томилогдсноос хойш үндсэн хуулийг тун чамбаа мөрдөж байгаа амар баясгалан сайд Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Соронзонг ажлаас чөлөөлөх чиглэл өгөхдөө уншиж өгсөн чигээ тод дуугаар үндсэн хууль уншиж өгөөд иргэдээ ялгуурлан гадуурхсан Саран гэрэл сайдыг ерөнхий сайд нь чөлөөлж байгааг зарласан. Давааж үндсэнгийн Саран гэрлийг Монгол улсын засгийн газрын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын өөрөлт ажлаас огцруулсгүй хэмээн тушаал гаргалаа. За Саран гэрэл сайд нь Монгол улсын үндсэн хуулийн тодорхой зөв заалтуудыг зөрчсөн үйлдэлийг гаргасан. Амар баясгалан сайдын 1 сарын дотор 2 хүнийг ажлаас нь чөлөөлүүлэхдээ ашигласан заалт бол үндсэн хуулийн 14-р зүйлийн 2. Хүнийг үндэс угсаа, хил, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж үйл болно. Саран гэрэл сайд хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээгээр нь ялгуурлсан үг хэлсэн гэж ажлаас нь чөлөөлсөн. Хоёр дахь нь сангийн сайд болдын жавхлан. Саран гэрэл сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс 1 хоногийн дараа Монгол улсын засгийн газар хүүхдбүрт олгодог мөнгөн тэтгэмж 100,000 төгрөгийг өндөр орлоготой айлын хүүхдүүдэд олгохгүй байхаар шийдснээ зарласан. 3.5 сая орчим үе түүнээс дээш орлоготой хэсэг нь бол одоо нэлээд тийм өндөр орлоготой ийм өрхөн орлогын ангилалд байна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо нийт хүүхдүүдийн маань одоо 91 одоо хувь нь
одоо хүүхдийн мөнгөө цааш хэвээр хадгалаад үргэлжлээд явах ийм боломж бүрднэ гэсэн үг. Хүүхэд бүрт олгож байгаа мөнгө бол хуулиараа бага дунд орлоготой айл өрхөд төрөөс үзүүлэх мөнгөн тусламж биш. Хүүхдийн мөнгө. Бүр энэ оны 1-р сард хүүхдийн мөнгөн хуримтлал хэлбэрт шилжүүлсэн. Яг одоо өндөр орлоготой айлын хүүхдүүд хүүхдийн мөнгө авахгүй гэж ярьж байгаа сангийн сайд өөрөө энэ оны дөнгөж ихэнд хүүхдийн мөнгө бол хүүхдэд өгч байгаа хөрөнгө оруулалт гээд үүнийг хуримтлал болох арга зам бодож олсон гэж ярьж л байсан. Одоо 6 наснаас дээш одоо ингээд 18 нас хүртэл хоригдлуулах юм бол 18 наст одоо хүрсэн үедээ одоо хоригдлуулсан мөнгө авахд 19-с 20 сая төгрөг авна. 19-с 20 сая төгрөгтэй 18 настай өгдөг гэдэг бол энэ бүр хөрөнгө оруулагч иргэн болж нийгэмд одоо гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр ийм бүтээлч мөн одоо хуримтлалыг дэмжсэн ийм бодлого руугаа бид одоо халамжаас салж шилжнэ гэдэг ийм одоо бодлогыг танилцуулж байгаа. Тэгэхээр Болдын Жавхлан сайд яг л Саран гэрэл сайдтайгаа хамт үндсэн хуулийн яг нэг заалтыг зөрчсөн. Монгол улсын сангийн сайд Монгол улсад байнгын хүн амын орон тоонд багтсан үндсэн хуулиар олгосон бүх эрхийг эдлэх хэрэгтэй хүүхдүүдийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээгээр нь ялгуурлан гадуурхсан шийдвэр гаргаж Монгол улсын их хуралд өргөн барьсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улсын хурал засгийн газрынхаа өргөн барьсан төсвийн орлого зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй. Хэрв хүүхдийн мөнгө олгох шинэ хуваарлтыг энэ хувиар нь батлвал улсын хуралч мөн адил хүүхдүүдээ хөрөнгө чинээгээр нь ялгуурлан гадуурхаж үндсэн хуулиа ноцтой зөрчинө. Гэхдээ Жавхлан сайд энэ шийдвэрээ үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Хүүхдийн мөнгөний энэ дэмжлэгт одоо хамрагдах шаардлагагүй одоо татгалзаач гэж байгаа нь одоо хүн амын одоо орлогын төвшингээр нь ингээд 9% байгаа гэдэг нь энэ хангалттай бага хэмжээ гэж ингэж харж байгаа. Хангалттай бага хэмжээ гэж ингэж харж байгаа. За энэ дөр үндсэн хуулийн зөрчил бол үүсэхгүй. Хүүхдийн мөнгөнд хамаарахгүй болсон 9%-ийг бага гэж үзэж байгаагаа хэллээ. Үндсэн хуулиар хүнийг тооноос үл хамааран ялгуурлахгүй байх тухай заасан. Тэр нь ч тэгшэрхийн зарчим. Нэгч бай, нэг саяч бай Монгол улсын иргэн бүр ижил эрх хэдлэн. Ижил үүрэг хүлээн. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн төлөө сан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт тэгш олгох нь ямар давуу талтайг маш тодорхой хэлсэн байдаг. 2. Хүүхдийн мөнгийг энхүү хүүхэд бүртээ жигд олгох нь хүүхдийг ялгуурлан гадуурхагдах, гутаан доромжлуулахаас сэргийлдэг ба хүүхдийн эрх, нэр хүндэд алдахаас хамгаалж тэгш байдлыг үүсгэдэг. Хүүхдийн мөнгө авахааргүй болж байгаа хүүхдүүдийн тоо бага учраас үндсэн хууль зөрчиж болох тухай хуулийн ойлголт байхгүй. Хууль тогтоогч хүн ийм хуулийн биш тайлбар хийхийг монголоор аргалах, арга зах гэдэг. Тэгэхээр одоо үндсэн хуулийг ягштал мөрдүүлж олонний талархал хүлээгээд байгаа засгийн газрын хэрэглэх газрын дарга амар өсгөлэн Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Соронзон хөдөлмөр нийгэм хамгааллын сайд асан Саран гэрэл нарт уншиж өгсөн үндсэн хуулийнхаа заалтыг сангийн сайд Болдын Жавхлантаа уншиж өгөөд ерөнхий сайдынхаа бас нэг сайдаа нэн даруй чөлөөлөх ажил тус болох ёстой. Даанч тэхгүй. Ерөнхий сайд чадахгүй. Амар өсгөлэн сайд ч хөтлөхгүй. Учир нь үндсэн хуулийн заалтаар 1 сарын дотор ажилласаа чөлөөлөгдсөн захирал сайд 2 үнэндээ үндсэн хууль зөрчсөндөө ч биш. Хизээний чөлөөлөх гэж чадахгүй байсан сайдаа үгийн алдаа гаргаж л тус болсон. Монгол улсын засгийн газрыг яг л Монгол төрийн ажлыг хийхэд тохиромжтой болохоор томилогдсон хүмүүс бүрдүүлсэн гэдэгт хэрсэн үзэгч та бид итгэхгүй. Монгол улсын нийгмийн хамгааллын салбарт саран гэрлэл дутаад байсан болохоор сайдаар нь томилж, хотын асуудлыг ганцаараа шийдэж чадахгүй байсан болохоор л Жамын хорлоогийн Сүхбаатарт сайдын суудал зохиож, спорт, тэр дундаа олимпийг нэг хүн хариуцахгүй бол болохгүй байсан болохоор л Батман Нэмбүгийн Батэрдэн аврагад бас нэг салбар тасдаж өгөөд сайд болгочихсон юм биш. Үндсэн хуулиа хэсэгчлэн өнгөчж байгаад улс төрийн томилгоор хийсэн. Засгийн газрынхаа насыг уртасгаж төлөвлөсөн ажлуудаа хийхийн тулд өөрийн намын доторх сонирхлын бүлгүүдэд сайдын судал тарааж бүр нэмж зохиож байгаад томсныг монголчууд бүгдээрээ харсан. Тэдний дийлийнх нь эрх баригч нам доторх ашиг сонирхлын бүлгийн төлөөллүүд. Энэ улс энэ төрд нөлөө бүхий итгээд бүлгүүдэд ямар ч байсан нэг сайд бүр яамдын газрын дарга хүртэл тарааж өгсөн.
Тиймээс одоо яг л саран гэрэл сайд шиг алдаа гаргавал хэн хамгийн түрүүнд амар усгалангаар тушаалаа уншуулах вэ гэвэл ардын намын хууччуул ашиг сонирхлын сүлжээгээр хинт ч дийлдэхэ болчихсон нам доторх бүлэглүүдийн толгойлогч ах нарын төмдөөсөн сайд нар байна. Харин ерөнхий сайд ба амар усгалан сайд нарын багийнхан үндсэн хуулийг аль ч талаас нь яаж ч зөрчөөд дийлдэшгүй дархлаатай. Ийм болохоор сангийн сайд жавхлан яахчгүй. Түүнийг огцруул гэж хэн ч чагсахгүй. Цуглагчгүй. Саран гэрлийг огцор гэж шаардаад байсан. Жагсаалаар үнэнхүү мэрэгшиж яваа өнөө хэд ч дуурахгүй. Тэд ерөнхий сайдынхаа хүссэн жагсаалыг л хийж өгнө. Яахлаар өнөөдөр иргэд буруутай гэдэг юм бэ? Ард түмбудууд энэ төрдөө идэхийг идэхэд бол үнэхээр нойл зааж байна. Ийм новшин нийгэм залуучууд амьдрахыг хүсэхгүй. Ийм имэгнэлтэй Монголын төр ажиллаж болохгүй. Монголоос өөрчлөгдөж чадсан шүү залуучуудаа. Хэрв саран гэрэл сайдыг ядуурлын шалтгаан, ядуурлыг бууруулах арга зам, нийгмийн хөгжлийн уг чанарын тухай ямар ч ойлголтгүй байгааг нь шүүмжилж 1500 өсчин ярьсныхын төлөө салбарын бодлого тодорхойлох чадамжгүй гэж үзлээгээд чөлөөлсөн бол ядаж үндсэн хуулийн бат бөх чанарт халгүй байсан юм. Нэгэнт одоо энэ засгийн газар Монгол ардын намын удирдлагууд үндсэн хуулийг зүгээр л бороо хоо болгож ашигладаг нотлон харууллаа. Цаашид ч олон үзүүлнэ. Үнэн дээр тэд үндсэн хууль зөрчиж байгаа маш сайн мэдэж байгаа. Харин мэдсээр байж удаа дараа үндсэн хуулиа урсан үйлдэл хийж байгаа нь улс төрийн шалтгаантай. Улс төрийн ийм хүнд шалтгаан үүсэх нөхцөлийг өнөөгийн төрийн тогтолцоол бүрдүүлж өгч байгаа юм. Энэ улсад болохгүй байгаа зүйл одоо л гинэт болохоо болчихсон юм биш. Өнөөдөр бидний шүүн хилцэж байгаа муу юм бүхэн зөвхөн өнөөдөр л болсон зүйл биш юм. Энэ бол өчигдрөөс улбаатай гажуудлын дөнгөж үзүүрнэ. Өнөөдрийг ийм бурангуй болгох өчигдрийг бүтээсэн хүмүүс эрх баригч намын хүчийг барьж байгаа болохоор л төрийн зарчим ингэж алдагдаж байгаа юм. Монгол бугшсан авилгын сүлжээ бүрийн үзүүрт үе үеийн төрд өндөр дээл албан тушаал хашиж байсан хүмүүс л байгаа. Тэр хүмүүсийг төрөөс намуудаас холдуулахгүйгээр энэ улсад дахиж гарахгүй. Ардын нам үе солихыг хичээж байгаагаа олон үйлдэлээр харуулж байна. Энэ намыг, энэ төрийг, энэ улсыг 70-аад оны залуучууд залж байна. Харин бүрэн эрхээ хэрэгжүүлэх улс төрийн боломж дутаж байгаа нь шинээр имхэсэн засаг, зохион бүтээсэн сайдын суудлууд тэдний эздийнхэн цаад эздээс харж болж байна. Хэрв одоо ардчилсан намд үеийн үед төрийн эрх барьсан ах намтайгаа ашиг сонирхлоороо нэг болчихсон ахмадуудаасаа салж чадвал энэ улсад богссон авилгын том сүлжээ нуран унахад ойрхон байна. Үүнийгээс зарим нь ойлгоод тэр хүндээ тэмцэл өрнүүлээд байгаа боловч тал хэсэг нь өнөөхөл ах нарынхаа гараас гарч чадахгүй шаналгаж байна. Би Содгон зөндөө Эрдэнэ гэдэг хүнтэй нүүрдүүлж уулзахыг шаардж байна. Чи одоо ямар ядаргаатай амгаа. Чи амгаач чи сая ийм байгаагүй шүү дээ. Арсан залуучдын холбоо руу хадаж эхэллээ. Бара таар юм яриулахгүй боли. Атартай юм даа. Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчлэгэн дээр нэр нь байгаа Содном Зундун Эрдэнэтэйгээ ардчилсан намын залуучууд тэмцэлдэж байх хаагуур ардчилсан намын зарим олонний танил эрхмүүд хилийн чандад уулзжээ. Уулзалтын ард дээр ерөнхийлөгч асан элбэгдорж утга уянгаар баггүй чимсэн ил загтал намынхандаа бичсэн. Бид төр барьж чаднаа. Ер нь чаддаг шүү дээ. Одоо нэгтээ. Хүрээд ирээ. Бид очиж байна. Тосоод авъя гэдэг. Ардчилсан намын асуудлыг ардчилсан намын гишүүд шийднэ. Нийт 200 мянгуулаа. Тэдний авахулсан энэ зураг бол тэр гишүүдтэй зориулсан зураг, мессеж. Зургийнхэн тайлбар элбэгдоржийн бичиж Newsman дээр нийтлүүлсэн ил загтал. Энэ зургийг хараад тэр захааг нь уншаад гишүүд дэмжигчд нь түүнийг дэмжинэ гэж итгэж зорж байгаа. Гэтэл ардчилсан намд болоод байгаа асуудал үнэн хэрэгтээ ардчилсан намын гишүүд дэмжигчдийн хагарал биш. Энэ намаар дамжуулан Монгол ардын намтайгаа хамтраад үеийн үе төрийн эрх барьж байсан 50-60-аад оны ахмадууд хоорондын эрх мэдлийн төлөөхөл маргаа. Тэдний гадаадад болсон хундахтай уулзалтын зорилго бол үнэн хэрэгтээ захаагийн элбэгдорж Халтмаагийн Баттулга нарын тохиролцгүй яах уу гэдэг л уулзалт. Үндсэндээ хөөв л да. Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин бай. Босч өндөй. Улс орноо түшин зогсъё.
ардчлалаа бэхжүүлж улам хөгжиж гэвэл хамт зогсоод зураг татуулж байгаа. Зураг татуулаад эргэж даалгавар өгөөд явуулсан ах нараасаа л салах зориг гаргах ёстой. Улсад үжигэрсэн асуудал олон байна. Ужигруулсан хүмүүс нь төрийн эрхийг өнөө хүртэл далдаас барьж байна. Цаашид ч барийгээд энд тэнд цуглаж байна. Аль аль намын залуу үеийн өнөөгийн улс нийгмийн зовлонг бүтээчгээд бариад сууж байгаа ах нараасаа салж байж л шинэ үеийн иргэд тэднийг дэмжинэ. Шинэ үеийн иргэдийн дэмжлэгийг авч байж л улс төрийн нүүдлээс айлгүй улс орны төлөө зориглон хөдлөх хүчийг олж авна. Тэгэхээр Монголын улс төр яг одоо цар тахлын хүнд үед тулж ирээд байна л гэсэн үг. Вирус нь тодорхой. Дархлаа нь залуучууд. Өнгөрснийг зууралцсан өөр хинч биш залуу дунд үеийнхэн. Монгол улс бадрах болтугай. Эх 7 хоногт эргээд уулзъя.